өчгсөн нэгний сүнсийг удирддаг Атат Чөтгөр. Энэ удаагийн кинотой хамтран ажиллагч 8 жилийн түүхтэй дөнгөж сая байршлаа солиод хотын төвд буюу Асаа циркэд ирчихсэн байгаа Amigo Food House. Жайвацхан бамбарнууд минь. Нийлэн айцтай Conjuring-а үргэлжлүүлсэн чинь бас ахаад бан авчлахгүй овоод айжгүй байх шүү те. Манай бамбарнууд Conjuring-ийн дараагийн кино гэдэл өдөр шөнөгүй нэгж байгаа тул тоорон шууд дараагийнхаа кино руу орохоор шийдлээ. Өмнөх кинон дээр 1972 оны үйл явдлыг харуулсан Annabelle Comes Home байсан бол энэ удаагийн киногоор хэдий 2016 онд нээлттэй хийсэн ч 1977 онд болсон үйл явдлыг харуулах бас нэгэн эвгүй домогт бодит үйл явдал дээр үндэслэсэн The Conjuring 2. Манай Ed Lorraine 2 Англи улс руу ямар эвгүй хэргийн учир занглаг олсон тухай хамтдаа мэдэж авцгаая. 2016 онд нээлттэй хийсэн The Conjuring 2 кино IMDb дээр 7.3 үнэлгээ авсан бол 40 сая $40 бүтэж нийт ойролцоогоор 322 сая $40 ашиг орлого олсон байдаг. Ингэснээс та яг одоо subscribe-а дараад үзэхгүй бол энэ гоё франчайзын дараагийн кинонод орох үед танд харагдахгүй байж магадгүй шүү. За нэрээ тоороо ханиадтай байгаа тул жоохон гоншиж магадгүй шүү. За ойлгоорой манайхаа. Энэ бүх болсон үйл явдлын дараа биднийг цочирдуулах зүйлс баарг л үлдээгүй л байлаа. Гэвч энэ зүйл тэс ондоо. Amityville, New York 1976. Биднийг энэ байшинг шалгаж эхлэхээс 2 сарын өмнө эцдүүд нь харанхуй шөнөөр гэрээ орхин зогтсон байсан. Сүмийн зүгээс биднийг энэ гэрийн хүмүүсийг оролцсон баримт цуглуулж чадвал туслана гэдгээ мэдэгдсэн. Ингээх үгсээр кино маань эхэлнэ. Манай Ed Lorraine 2 туслахын хамт энэхүү байшинд хамаг л эд зүйлсээ байрлуулад хэсэг хүмүүсийн хамт өөрсдийн үзлэгээ эхлэхэн дэр. Энэ байшингийн эцдүүдийг нүүж ирэхээс өмнө яг 1 жилийн өмнө энэ байшинд нь Ronnie DeFeo гэх нэгэн залуу өөрийн гэр бүлийн гишүүдэд аимшигтайгаар алсан гэсэн тул яг ямар учраас тийм зүйл хийсэн гэж шууд шалгах харуулдаг. Манай Lorraine шууд лонцгой чадвараа ашиглан өөрийн биеэс гарan нэг ёсондоо өнгөрсөн лөө очин уг байшинг шалгах харуулна. Эндээ үлд гих чимээ сонсогдсноор дээш 2 давхурт гарвал манай Lorraine гартаа хий буу барин 2 хүнийг буудаж буй харагдах ба энэ нь тэр алуурчны биеинд ороод юу болсон тухай мэдээлэл цуглуулж байгаа юм байлаа. Бүр цаашлан дараагийн өрөөрөө орон унтаж буй 2 хүүхдийг шууд буудаж алах ба чихэнд нь бууд ал гих чимээ сонсогдсон. Цааш яваад ахин нэг хүнийг буудаад гинтэл цочин ухаан орж бууг нь мэдэрч чаддаг. Яг энэ үед нь цаана нэг юм цагаануудтай жаахан хүүхэд нууцхан харж байснаа гүүгээд л яваад өгөхөд манай Lorraine араас нь хөөн зойрын өрөөнд ороход өнөө хүүхэд хаа сайгүй л инээнгүйлдэж байснаа гинтэл ард нь буудуулж өгсөн 4 хүүхэд гараад ирэхэн тэр. Хүүхдүүд бүгд л гинт нэг тол руу харахад манай хүн ч очоод шалгахад өнөө гайта наан буюу Wallach зүтгэр харагдснаа Lorraine хоолойг нь шууд боох ба цаана нөхөр Эдэн ч ухаж байгаа зөгнөл харагдхан тэр. Ed Lorraine 2 Amityville-ийн хэргийг мөрдөн шалгаж эхэлснээр хэвлэл мэдээллийнхний хараанд өртөж тэднийг олонний анхаарлын төвд аваачсан. Үүний зэрэгцээ хожим нь олон хүн Amityville-д зүүрлэн ярьдаг нэгэн аимшигт хэрэг хэдэн мянган милийн цаана буюу Англи улсын Anfield хотод өрнөж байв. Энэ хэрэг нь манай Ed Lorraine 2-ын хамгийн аюултай чөтгөрлөг хэрэгүүдийн нэг рүү хөтлөн. Бодит түүхтэр сэтвлэв. Английн Anfield хотод энгийн нэгэн сайхан өдөр болж байхад Janet охин эгч 2 дүүгээ хамт хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж нь уцаар ярангаа удахгүй би өгнөө одоохондоо мөнгөгүй байна гэдэл их л стресстэй байгаа л харагдана. Хөөрхий ганц бие ээж нь 4 хүүхдээ өсгөх гэж их л юм болтгол юм шиг байгаа. Оройж болоход Janet охин ангийнхаа хүүхдээ өөрсдөө хийсэн гээд гар хийцэн өвжө тоглоом гаргаж ирээд эгчтэйгээ хамт суун энд хин нэгний сүнс байвал дохио өгнөө. Миний аав юу н буцаж ирэх болов уу гэдэл асууж байгаа. За худлаа юм байна уу унтий гэдэл тоглоомоо орон дагавраа хийгээд л унтахаар өвтдөг. Оройчулж Janet охин яг сайхан унтаж байхад гинтэл бүр доошоогоо буюу доод давхар руугаа шилжээж халан дээр хөвтөж байх ба хамт нэг өрөөнд байдаг их чинь унтаж байхад өрөөнийх нь хаалхыг нэг зүйл балбаад л нэг л сонин шүн өнгөрхөн тэр. Өглөөчулж ээж нь хөрш найзынхаа хамт хувцснуудаа угаах гэдэл зойрынхоо өрөөнд орон угаалгын машинаа ажилуулахад шууд л усаалтаад ер нь л энэ айлд эр хүний нүмер
төмөр нөөлөг дутагдсан нь шууд харагддаг. Кадр солигдоход манай Эд Лорен хоёр нэг нь телевизийн шууд нэвтрүүлгээр орж байхад өөр нэгэн зочин гэх эмч залуу манай хоёрыг ерөнхийдөө бол худлаа зүйлс хийдэг. Нэг ёсны л өөрчид энтер гэхэд манай Эд ч ёстой л нэг дэлбэрэх шахахын тэр. Нөгөө талд манай Janet охин баг дуу Билигийн хамт нөгөө Английн алдарт юмн дээр л яригадаад байдаг Crooked Man-тай тоглоом тоглож байгаа дуусгаад унтахаар хэвтэх ба шүн дөлөөр баг дуу Билли нь усуухаар доош буутал гадаах савлуур нь өөрөө хөдлөөд л. Манай Janet охин ч унтаагаараа нэг зүйлтэй энэ манай гэр штэ чи одоо яв. Манай дүү Биллиг 50 орх гэснээр тис өөр хоолоогоор та нар л харин урилгагүй зочид. Манай гэрээс даруухан зайлахгүй бол би дүүгийн чинь хүзүүг хуглан шүү гэдэл нэг л ойлгомжгүй хоёр өөр хоолоогоор яриад л эхлэх энэ. Игчин ч хальт айснаа. За Janet зүгээр зүүдлээд байгаа юм байлгүй дээ гэдэл нэг тоолгүй л өнгөрөөдөг. Баг дүү Биллийн ч усаа уучгаад буцаад унтахаар явтал Nothing. You just had a bad dream. Nellie gave me a heart attack. What are you doing? I think I've been sleepwalking. You're burning up. You better stay home from school tomorrow. Get you back in the bed, eh? Shot himself focus. Go ahead. Job down the street. Right. Oh my God. I sent my red tar. But I had to stop off to get your. My house! Нөгөө талд манай Эдийн нойрон муудаад унтуулахгүй байнга зүүдлэгдээд байгаа зүйлсээ зурлаа гэд Лоренд үзүүлтэл өннөө эвгүүд наан буюу ваалагч өтгөр байхан тэр. Хөөхий эхнэр Лоренж киноны эхэнд гарсанчлан нөхрийгөө энэ ваалагч өтгөрөөс олж өвхөж байгаа зүгнүүлийг харсан тул нөхөртөө хандан хоёулаа одоо юу н энэ ажлаа болох ёстой гэхэд тэр зүгнүүлийн тухай юу ч мэдээгүй сонсоогүй нөхөр нь яагаад саяны телевизэн шоунаас л болоод уу гэд гайхахад манай Лоренж зүгээр л энэ удаа надад итгэж гэд ярилцаж харагдана. Нөгөө тал буюу Английн Анфилд хотод манай Janet охин хөөхий өөрийгөө зүүдэндээ алхаад байна гэж бодоод байгаа болохоор хөлөө орныхоо хөлөөс дээсээрээ уйсан ч ямар ч ялгаагүй нэг л сонин шилжээд орноосоо унахтай зэрэгцэн хаалхыг нь нилээн чанга тас гээл нэг юм нүдэж эхэлнэ. Janet охин ч гайхан гараад харуул доор том өрөөнийх нь буланд байрлах нөгөө эвгүй жижиг будин нь шууд л өөрөөс хавлаад л ярих ба гяс цухтаад өрөөндөө орсон ч хаалга нь өөрөө онгоогоод л хүний алхаж ирж буй хөлийн чимээ гарч байснаа шууд хүнчлийг нь хуу татчихдаг. Janet охин ч орилоход хажууд нь унтаж байсан эгчинж гайхан сэрэх ба гинтэл хоёр орыг нь ямарваа нэгэн далтын хүч шууд л чичрүүлээд л ер нь л энэ нэг сонин зүйлс нь ёстой л нэг цагаандаа гарч эхлэндэ. Октод ч орилолтон ээж дээрээ очиод өрөөнд хэн нэгэн байна гэхэд ээж нь орыг нь шалгаж байснаа орондоо ороос нь Janet охины найзтайгаа хийсэн нөгөө овжа тоглоомыг нь гаргаж аваад та нар ийм юмар тоглоод байхлаар чинь элдв балаа зүйлс зүүдлэгдэх нь аргагүй штэ гээл загнаж байхад Scaring the wits out of each other? Now where are you? Зяк ингээд гэр бүлийн 5 гишүүн бүгд л гэр нэг л биш байгаа дээр санал нэгдэн харанхуй шөнөөр шууд гүйж гараад урд хөрш найзаандаа ороод хамаг юм ярьж гарна да. Энэ үед нь баг хүү Биллийн айлын нохоотой тоглож байхад өнөө нохоо нь босож явснаа гэрийнхээ үүдэнд очиод нэгэн жижигхэн хохыг гараараа цохоод дуургах ба энэ нь би гадаа гармаар байна гэсэн үг л гэн. Удалгүй манай хэдийн өгсөн дуудлагын дагуу цагдаа нар ч ирэн гэрийг нь шалгаж үзэх ба шалгаж авах үед нь ханан дотор нь нэг том зүйл хөдлөхөн сонсогдож байснаа шууд бүх хүний нүдэн дээр нэг сандал өөрөө хөдлөөд л явчихсан тэр. Мэдээж л 2 цагтаа за энэ бол бидний мэдэх зүйл биш вэ нөө. Сүмд миний таньдаг хүн байгаа. Би тийшээ яаралтай хүсэл тавья гэд л яваад өгдөг. Нөгөө талд манай Лорен охин Жюдитэйгээ байж байхад Judy? What's wrong? Who's that?
2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй өнөө хоолны группүүдээр тулцсан өндөр үнэлгээ аваад байдаг Amigo Food House нь байршлаа солиод бүр хотын төвд буюу Асаа цирктээр ирчихсэн манайхан бүгд мэдсэн штэ тий. Тэгвэл Amigo Food House нь туршилтын хугацаагаа дуусгаад үндсэн меню руугаа орсноос гадна ажлын өдрүүдээр өдөр бүр өөр ланч сет гаргаж байгаа юм байлаа шүү. Асаа циркэд байрлалтай. Тэгээд бүр машины зогсоол асуудалгүй юм чинь манай төвөөр ажилладаг бамбарнууд цайныхаа цагаар очоод гоё ланч сетийн сонирхоод үзээрэй за. Тоороо нь юу ч гэсэн өөрийнхөө одоо болтол идсэн ланч сетүүдийнхаа зургийг оруулжээ. Манай бамбарнууд Amigo-гийн тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Amigo Food House-ийн энэ сошиал хаягуудаар нь ороод шууд аваарай за. Зях буцаад кинонд орцгоё. Нөгөө тал буюу Англид Janet-ийн ээж гэртээ орж байхад нэгэн телевизийн залуу ирж уулзсан танаа гэрийн тухай цагдаагаа сонссон. Гэрийн чин тухай нэвтрүүлэг хий гэхэд ээж нь шууд л эсэргүүцсэн ч телевизийн залуу ингэж байж танаа гэр олонний анхааралд өртөж та хэн нэгнээс тусламж авах боломжтой болно штэ гэснээр хөөрхий ээж нь шууд л зөвшөөрхөн тэр. Зях ингээд гэрийнхэн тухай телевизээр гараад араасаа зураг авалт ярилцлага хийх ба нэг зураг авалтын үеэр Janet охиныг эгчтэй нь хамт суулгаад хизээнээс энэ зүйл ихэлсэн яг юу болдог гэдэл асууж байхад манай Janet охин гинтэл нэг сонирн босноо тис өөр хөгшин бүр эрэгтэй хүний бахим хоолоогоор би Janet охин биш Janet ч унтаж байгаа гэснээр муухай инээгээд л эхэлдэг. Нэвтрүүлэгч залууч Яаран Сандран нэр чинь хинбэ зорилго чинь юу вэ гэдэл асуутал өөдөөс нь энэ бол миний гэр бүгд гарцгаа би Bill Wilkins би 72 настай гэх юм тэр. Нэвтрүүлэгч залууч бүр лавшруулан чи хаанаас ирсэн бэ яаж үхсэн юм бэ гэдэл асуухад дахиад л өөдөөс нь би авснаасаа ирлээ. Би хараагүй болсон ба тэр болонд байгаа бүүдэн дээр тархиндаа цус харваж унтаагаараа ухсан. Би хүмүүсийн айн орилохыг сонсох дуртай гэдэл хэлэхэд Janet охин гинтэл сэрээд ёстой л нэг бүх хүмүүсийг шокруулах юм тэр. Хөөхий манай хэд ч нэгэнтэй юу болоод байгааг ойлгосон тул нөгөө урд хөрш найзынхаа том өрөөнд бүгд гөөхилдөөд бааргал хамт амьдарч эхэлнэ. Оройч болж бүгд унтаж байхад баг хуу биелийн айлын нохооны гармаар байна гэхдээ дуургадаг нөгөө хонхыг сонсох ба Baron? Was a crooked he walks. What is it? Crooked man! Just tell me what happened. Stepped forth and ran. Thus his crooked tale. Murdered his crooked love. Мэдээж нэвтрүүлгийн багийнхны бичиж авсан зүйлс нөгөө талд манай Лорен хоёр дээр хэдийнэ ирсэн байх ба эдгээрийг авч очсон сүмийн хүн нь энэ муухай бахирдсан хоолой 11 настай эмэгтэй хүүхдээс гарсан гэхэд манай хоёр ёстой л нэг шокордог. Мэдээж сүмээс ингэж ирсэн хүн нь манай хоёрыг Лондон очоод энэ гэр бүл туслаач бүр боломжгүй гэвэл ядарч нисэж очоод хэдхэн хоног ажиглалт хийж байгаад бидэнд баримтууд л аваад ирээч гэх хүсэлтийг тавьж байгаа юм байлаа. Манай ээж ч ихнэртэй хоёулаа яах вэ гэхэд ихнэр Лорен нь одоо л нэг үнэнгээ хэлэндэ. Өмнө нь Amityville дээр ажиллаж байхад би чиний үхэж байгаа зүгнэлийг харсан. Одоо ямар ч ярилцах зүйл байхгүй. Хоёулаа хаашаа ч явахгүй. Чиний зүүдэндээ хараад байсан зурсан зурагчин ч бодит. Энэ бол сануулга гэхэд манай ээд ихнэртэй хандан чиний энэ чадвар бол бурхны өгсөн бэлэг. Харин бурхан ямарваа нэгэн шалтгаантай болоод л чамд тийм зүйлс харуулсан байгаа. Магадгүй зүгээр болгоомжлорооч гэж байж магадгүй штэ. Альви хоёулаа хизээш тулаанаас зүхтаадгүй штэ гэж ихнэрээ хуг найрч эхлэндэ. Манай Лорен чөөрхи энэнд нь уяран тэгвэл хоёулаа зөвхөн ажиглан шүү. Ямарваа нэгэн аюултай зүйлс тохиолдвол шууд л сүмд мэдэгдээд өөрсдөө буцна. Амал ингэснээр манай хоёр шууд Лондонгийн зүг явхаар болдог. Манай хоёр Английн Анфилд хотод Janet охиныг гэрт жирэн ээжтэй танилцаад гэртэн дөнгөж ороход ээж нь Janet охиныг эгчтэй нь хамт унтдаг байсан өрөөг бүр гинжлээд хаачихсан. Энэ өрөөнөөс л бүх зүйл эхэлсэн. Аюултай санагдаад байсан тул би түгжээд хаачихсан л гэд. Түлхүүрдээд онгойлгоод ортол хөөхий ээж нь энэ тэндээс цуглуулсан гэд бөөн л загалмаа өлөгчгсөн байхан тэр. Бүр цааш нь шалгаж байгаад өнөө өвгний өнгөрсөн гэх булангийн эвгүй жижиг буудан хаанаас авсан тухай асуудал экс нөхөр нь энэ байшин худалдаж авахдаа хуучин тавилгуудтай хамт авсан. Тэднэрийнх нь нэг ээл гэн. Зяк ингэснээр манай хоёр гол ажилдаа буюу сүм рүү явуулах баримт цуглуулах ажилдаа орондоо. Тиймээс баримтаа бүр бат болгохын тулд дуу бичдэг төхөөрөмж асаагаад
Janet охиныг нөгөө бөөдөн дээр суулгаад аманд нь ус балгуулж байгаад чи бидэнтэй ямарваа нэгэн зүйл ярмаар байгаа юм шиг байна тийм үү? Тэгвэл алив одоо бид нар сонсож байна гэхэд Janet охин аманд хусаа буцааж гаргаснаа тэр үг нь та нарыг цаашаа хараад суувал ярилцъя гэж байна гэж сонин зүйлс хэлдэг. Манай хэд ч за гэж бүгд эргэж хараад Janet охин ч амандаа ахин ус балгаж байгаад за одоо ярилцах уу гэхэд яг нөгөө байлаар захирдсан бахим хоолоогоор би ирлээ. Би зүгээр л гэрийнхэнтэйгээ уулзахаар ирсэн. Гэхдээ тэд алга гэх үед манай ээд учир нь чи үхсэн. Гэрийнхэн чинь хаа нэгтээ хол явсан байх. Одоо энэ чиний гэр биш гэснээр загалмай гаргаж ирэхэд өнөө муухай бахим хоолой нэг л сонин ойлгомжгүйгээр help it, let go, help it, let go гэж муухай орилж байгаад охины биеэс гараад явчихдаг. Оройч болж Janet охин ахин нөгөө дээсээ гарнаасаа ууж байгаад л унтахад Маргааш нь манай хоёр иймэрхүү юр бусын зүйлс судалдаг англи улсын өөр хоёр хүнтэй хамт ярилцаж байх ба хамгийн сонин нь манай Лорент тэр байшингаас ямар ч юр бусын зүйлс мэдрэгдэхгүй байгаа гэхэд английн судлаач нь харин тийм ээ тэр та нарыг цааш нь харуулж байгаад ярьдаг ч гэсэн нэг л сонин худлаа санагдаад байгаа. Магадгүй тэр ээж нь энэ бүх зүйлсийг худлагаасаас идээд улсаар шинэ байшин авахуулах гэж байгаа ч юм билүү. Угаасаа хэдийнэ улсад хүсэлтэд өгчихсөн юм байлээ гэдэл манай хэд ер нь л Janet охины гэр бүлд нэг л бүрэн гүйцэд итгэж өгөхгүй байдаг. Гэхдээ манай хэд худлаа бол худлааг нь үнэн бол үнэнг нь батлах баримтууд бүрдүүлэх ёстой тул буцаад л ажилдаа орхон тэр. Janet-ийн гэр бүлийнхнийг бүгдийг нь буцаагаад гэрт нь оруулаад хаа сайгүй л илтэв зүйлс мэдэрдэг төхөөрөмжүүдэд тавиад л байж байхад зойрын өрөөнд нь усалцсан байна гэснээр манай ээж шалгахаар орох ба гинтэл нөгөө сонин өвгөн манай ээдийн ард гарч ирснээр дараагаар нь Janet-ийн ээжийн гарыг ус руу татаж орсноо хадсан байхан тэр. Ээж нь ч намайг тэр сая хадчихлаа гэдэл харуулхад манай ээд ус руу гараад дүрэн нэг зүйл олоод гаргахтал тэр нь бүр хиймэл шүд байх ба энэ нь яг саяны хазуулсан мөртөө таарч байдаг. Оройч бол шинэ онд өхөж байгаа тул хүүхдүүд гацуураа засаж байхад Janet охин гинтэл галтагоороо харан тэр байна тэр гутгаар тоглоод байна гэхэд том дүү нь гайхаад галтагоороо ороход Johnny, no. It's our house. Ed, what's going on? Johnny! Oh, darling, come here. Where's Janet? Guys, I'm picking up something in here. They won't me! бөөнл бужигнаан болоод дуусахад нөгөө юр бусын зүйлс мөрдөгч буюу Английн мөрдөгч нь та хэд гараад ир энийг хардаа би баримт оллоо гэдэл үзүүлэхэд нэг камерт саяны бүх зүйлсийг яг яагаад ч юм бүүмэд Janet охин өөрөө худлагаасаа хийж байгаа нь харагдана. Мэдээж мань хэд ч орон ээжт нь хэлэхэд Janet-ийн ээж нь ч тас урлан бид нар тэгээ жүжиглээд байгаа болж таарч гинүү те. Бидний харсан зүйлс тэгээд яг юу болох вэ? Та нар биднэрт итгэхгүй байгаа бол яг одоо гэрээс гарцгаа гэдэл шууд л хөгөөд гаргана. Энэ үеэр Janet охин цаана нь юу ч
хэлэхгүй өөлээд л суугаад байхан тэр. Манай ээд Лорен хоёр ч юмнуудаа бэлдээд яг явах үед Жанет охин цонхныхоо цаанаас надад туслаач гэж байгаа мэтэл их л өрөвдөлтөй хараад л хоцордог. Манай хоёрыг явсны дараа эгч дүүнэр нь Жанет охиноос чи үнэхээр өөрөө албаар галтгоонд юм шийдэлсэн юм уу? Хүмүүс биднэрт туслах гээд ирчихсэн байхад яагаад гэдэл асуухад Жанет охин тэр өвгөн намайг энэ юр бусын зүйлс мөрддөг хүмүүсийг явуулахгүй бол ална гэсэн гэдэл их л харамсалтай хоолоогоор хэлж харагдана. Манай хоёр ч гэртээ харахаар галт тэргэнд суугаад манай ээд ачаага дээж тавих үедээ санаандгүй нэгэн хальсан унгаах үед хальсан нь яг хоёр зам огтлцож байгаа мэд X үсэг үүсгэн унахад ёстой л нөгөө нэг Yonk гэдэл ороод ирлээ гэдэг шиг нэг зүйлсийг ойлгох нь тэр. Шууд ихнэр Лоренда наа дуу хураагаараа асааж бай гэдэл өөрөө бас нэгийг асаагаад бүр анх Жанет охины аманд ус балгуулж байгаад баримтжуулж авахдаа загалмай гаргаж ирэхэд help it let go гэх ойлгомжгүй үгсийг тоглуулад нөгөө тоглуулагч дээрээ сая сүүлд босон үйл явдлын төгсгөлд Жанет охиныг ханын жижиг хэсгээс гаргахдаа загалмай гаргахад Жанет охины хэлсэн me won't гэх үгтэй нийлүүлбэл help me it won't let me go help me it won't let me go буюу надад туслаач энэ намайг явуулахгүй байна гэх үг бүтдэг. Яг энэ үеэр гинтэл манай Лорен Жанет охины дотор орж ирээд байгаа нөгөө үгэнд тохиолдсон зүйлс харагдах ба яг үнэндээ тэр цус харуултаар 72 наснда өнгөрсөн Билл Вилкинс гэх өвгний сүнс зүгээр л гэрийнхэнтэйгээ уулзахаар ирсэн ч байхгүй байсан тул буцаад явах гэтэл өнөө гайтай наан буюу Валак чөтгөр явуулахгүй байгаа юм байна лээ. Тэр чөтгөр нь өвгний сүнсийг бараг л барьцайлж өдөрдөж байгаа ба бас тэр Crooked Man харагдаад байгаа энэ төр нь ердөө л нэг өнгөлөн далдлалт маягийн юм байсан байдаг. Тиймээс л манай Лорен мэдэрч чадахгүй л байсан юм байна лээ. Ийхүү бүх зүйлсийг ойлгосон манай хоёр шууд галт тэргнээс бууж Жанет охиныг гэрлүү ярах ба энэ үед өнөө хүн бус чөтгөр Валак бүр л дураараа авирлаж Жанет охины биеийг өдөрдөж эхэлсэнд ээж нь шууд бусад 3 хүүхдээ гэрээсээ гаргаад буцаад орох гэтэл хаалган тас хийтэл хаагдчихсан тэр. Манай хоёр ч машин дотор тэр чөтгөрийн нэрийг ядаж олчихвол бидэнд тэрийг дарахад илүү хүч болно доо. Нэрийг нь яаж мэдэх үү гэдэл ярилцсан явсаар Жанет охины гэрт ирэхэд манай ээд байшин руу орох гэтэл огт болохгүй байсан тул нөгөө усанд авцсан байсан зойрын өрөө рүү гаднаас нь орохоос өөр аргагүй болдог. Мэдээж л эдийг дөнгөж зойрын өрөөний хаалгаар ороход хаалган шууд л өрөө тас хийтэл хаагдчих ба Лорен чөөрхий ганцаараа битий явгүй миний харсан зөвнөлийг санаж байгаа үстэй. Ингээд манай ээд Жанет охиныг аврахаар зүгээрээ би заавал амьд үлдэнд амлаж байна гэдэл шууд цаашаа ганцаараа явж эхлэх үед Janet, where are you? In the name of the Vade retro satana. Defende nos Imperial. Yes, sir, Doctor. Richard! Энэ үеэр манай Лорен тэр чөтгөрийн нэр нь юу юм бол гэдэл бодож байснаа бүр анх гэртээ охинтойгоо байж байхдаа зүүдэндээ харснаа санан би тэр зүүдэндээ чиний нэрийг асуугаад мэдэж аваад тэмдэглэсэн гэдэл шууд өөрийн библийн ачаан дундаасаа гаргаж ирээд зүүдэндээ сараачиж байснаа харуул нэг хуудсан дээр томоор V A
W-A-L-A-K буюу энэ гайтай чөтгөрийн жинхэнэ нэрийг Wallach гэдгийг олж мэднэ. Яг энэ үеэр Тэнгэрээс аянга бууж Janet-ийн гэрийн урт талын модыг нэрэхэд мод чугарч унахад яг л нөхрийгөө өхөж буй мэтээр харсан зөвнөлт нь нөхөр Эдийг нь сүлбэн алж байсан мод болохыг нь одоо л нэг ойлгодог. Нөхөр Эд нь ч яг тэр модны дээр Janet охиныг аврахаар нэг гараараа тэрчгсэн. Нөгөө гараараа хөшгөнөөс зурчсан байх ба манай Orange Glasgow-гээд ороход мэдээж л Wallach чөтгөр гарч ирэн ханан чахах ба манай Orange чиний нэр бол Wallach могоо удирдах чадвартай ёрын чөтгөр Wallach хэмээн хэлэн араас нь үргэлжлүүлэн Библийн ишлэлүүдээсээ уншснаар ашгүй нэг Wallach чөтгөрч алга болж нөхөр болон Janet охиныг амжиж аварч чаддаг. Ашгүй нэг аюултай зүйлс дуусаж манай Эд Janet охинд өөрийн маш олон жил зүүж яваа зүйлтээ өгөөд энэ чамайг хамгаалах болно. Харин чи өсөж том болох үедээ өөр хэрэгтэй нэгэнд дамжуулж өгөөрэй хэмээн хэлж харагдана. Энэхүү Anfield хотын хэрэг нь хамгийн их баримттай юр бусын хэрэгүүдийн нэг болон үлдсэн байдаг. Janet-ийн ээж Peggy амьдралынхаа сүүлийн өдөр хүртэл энэхүү байшиндаа амьдарсан ба 2003 онд яг л нөгөө том өрөөний булангийн жижиг буудан дээрээ өнгөрсөн. Өмнөх өгсөн хүн болох Billy Wilkins-тэй яг ижилхэн газарт яг 40 жилийн дараа өнгөрсөн. Кадр солигдож манай хоёр саяны хэрэгээс нөгөө эвгүй Crooked Man-тай тоглоомыг нь авчран өөрсдийн цуглуулгандаа хийж харагдах ба их л тайван хамтдаа бүжиглэж буй дүрслэлээр кино маань дуустдаг. Яа, бас л гоё анги байшгүй те. Өмнөх ангиудаас хайв илүү эргэлт учир занглаатай санагдлаа. Яг тэгээ дараагийн кино нь энэхүү universe-ийн сүүлээсээ хоёр дахь кино буюу The Conjuring Devil Made Me Do It байгаа тул манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Саба дараа л сүсгэлээ сууж байгаарай.